2020 он гарсан ч дэлхийн хамгийн нууцлаг, хамгийн аимшигтай гэмт хэргийн байгууллагуудын нэг бол Японы Якуза. Олон хүн Якузаг бодохоор бүтэн биеэрээ шивэстэй, тасалсан жигчээ уруутай эрчүүдийг төсөөлдөг. Гэхдээ энэ байгууллага үнэндээ юу вэ? Тэд хэрхэн бий болсон юм бол? Яагаад Японы төр болон цагдаа нар тэдэнтэй олон 10 жилийн турш зэрэгцэн оршиж ирсэн юм бол? Цааш үргэлжлэхээс өмнө хэрэв та бодит гэмт хэргийн түүхүүд сонирхдог бол subscribe дарж шинэ дугаараа цаг алдалгүй үзээрэй. Ингээд түүх рүүгээ орцгоё. Энэ түүх 1960-аад оны сүүл үеэс эхэлнэ. Америк нэгдсэн улсын холбооны мөрдөх байгууллагууд Хавайн Хонолулу хотод урьд өмнө харж байгаагүй шинэ төрлийн гэмт хэрэгтнүүдийг олж анзаарчээ. Тэдний бие шивээсээр дүүрэн, заримийнх нь гарын жигчийн урууны үе таслагдсан байв. Америкчууд эдгээр хүмүүсийг хараад гайхаж хоцорсон юм. Тэд энэ байгууллагын дотоод бүтэц дүрм журам хэрхэн ажилдгийг огт мэдэхгүй байлаа. Гэхдээ нэг зүйл ойлгомжтой байв. Энэ бол асар том хүч. Тухайн үед Америкийн бүх мафийн бүлгүүдийг нийлүүлээд ойролцоогоор 20 мянган гишүүнтэй байсан бол Японд 180 мянга гаруй якуза байжээ. Хүн ам нь Америкийнхаас 2 дахин бага оронд ийм том гэмт хэргийн сүлжээ оршин тогтнож байсан нь үнэхээр гайхмаар. Тэд зөвхөн мөрөдө тоглоомоор хязгаарлагддаггүй байв. Хар тамхи, зэвсгийн 8, хүний 8, мөнгө нэхэж дарамтлах бүгдийг хянаж байсан гэдэг. Америкийн нэгдсэн улс Японоос тусламж хүсэв. Якузагийн талаар мэдээлэл авахыг оролдсон юм. Гэвч Японы эрх баригчид тундургүй хүлээж авсан байна. Анх харахад дэлхийн 2 дугаар дайны үлдэгдэл таагүй харилцаанаас болсон мэт санагдаж болох ч жинхэнэ шалтгаан өөр байв. Учир нь Якуза болон Японы цагдаа нар олон 10 жилийн турш тодорхой хэмжээнд хамтран ажиллаж ирсэн байлаа. Америкийн маф нуугддаг байсан бол Якуза зарим үед бүр эсэргээрээ байв. Зарим бүлэглүүд өөрсдийн холбооны тэмдгийг байрныхаа үдэнд өлөгчгсөн байдаг байж. Төсөөлөд үз. Америкийн мафийн төв байр гэсэн пайз өлөгчгсөн байвал ямар харагдах вэ? Гэхдээ үүнээс ч сонирхолтой зүйл бий. Буудалцаан эсвэл бүлэглүүдийн мөргөлдөөний дараа Якузагийн зарим удирдагчид хэвлэлийн багварал хийдэг байв. Хэрв энгийн иргэн суманд өртөж нас барсан бол тэд үүнийг олон нийтэд зарлаж, зарим өрсөлдөгч талтай хийсэн дайнаа дуусгаснаа хүртэл мэдэгддэг байсан. Якуза бусад гэмт хэргийн байгууллагуудаас өөр байлаа. Гэхдээ тэдний түүх ханаас эхэлсэн юм бол? Үүнийг ойлгохын тулд хэдэн зууны өмнөх феодалын Япон руу буцах хэрэгтэй. Якузагийн гарал үүсэл өнөөдөрч бүрэн тодорхой биш. Түүхчид энэ талаар нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байдаг. Хамгийн түгээмэл онолуудын нэг нь Кабукимоно гэх бүлэглэлтэй холбоотой. Энэ нэрийг галзуу хүмүүс гэж орчуулж болно. Тэднийг самурай нарын үргэлжлэл гэж үздэг. Кабукимоно нар этгээд хувцас өмсөж содон үс засалтай явдаг байв. Тэднийг дээрэмчин, панхаа этгээд үдгэж үздэг байсан бөгөөд хүмүүс тэднээс айдаг байж. Тэд үргэлж сэлэм эсвэл катана авч явдаг. Хамгаалтгүй хүмүүсийг дээрэмдэж, дарамталж гэмт хэрэг үлддэг байв. Зарим домогт хамгийн харигсан нь шин тулааны арга туршихын тулд эсвэл сэлмэн хурц эсгийг шалгахын тулд гим зэмгүй иргэдийг алдаг байсан гэж өгүүлдэг. Тэд хоорондоо маш үнэнч холбоотой байв. Нэгнийгээ хамгаалж жинхэнэ овог аймаг шиг амьдардаг байсан. Зарим судлаачид өнөөгийн Якузаг Кабукимоно нарын шууд залгамж халаа гэж үздэг. Гэхдээ Якуза өөрсдөө үнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд өөрсдийгөө Мачи Якко буюу хотын хамгаалагчид гэж нэрлэх дуртай. Тэдний тайлбараар Кабукимоно нар бол энгийн иргэдийг дээрэмддэг харгас этгээдүүд байсан. Харин Мачи Якко нар жирийн хүмүүсийг хамгаалдаг байж. Өөрөөр хэлбэл Якуза өөрсдийгөө дээрэмчдийн үр удам биш, харин хүмүүсийг хамгаалагчдын үргэлжлэл гэж үзхийг хүсдэг гэсэн үг. Гэхдээ бодит байдал аль нь вэ? Тэгвэл Якуза гэх нэр анх хаанаас гарсан юм бол? Энэ асуултын хариулт биднийг хэдэн зууны өмнөх Японы харанхуй мөрөдө тоглоомын газрууд руу аваачна. Тухайн үед Японд даяар Бакуто гэж нэрлэгддэг хэсүүжилсэн мөрөдө тоглоомчид байв. Тэд хууль бус мөрөдө тоглоом зохион байгуулж, тосгон хотоор хийсэн амьдардаг байж. Зарим түүхчдийн үздгээр өнөөгийн Якузагийн жинхэнэ өвөг дээдс нь эдгээр хүмүүс байсан юм. Тэдний тоглодог байсан тоглоомын нэг нь Ойчо Кабо нэртэй хүзрийн тоглоом байв. Дөрөв нь энгийн, тоглогч бүрт 3 хүзэр тараана. Хүзрүүдийн нийлбэрийн сүүлийн орон оноо болно. Зорилго нь 9 оноонд аль болох ойртох. Гэвч хамгийн муу гар муу хүзэр гэж байдаг. Хэрэв танд 8, 9, 3 гэсэн хүзрүүд ирвэл нийлбэр нь 20 болно. Харин 20-ын сүүлийн орон тэг. Өөрөөр хэлбэл тоглоомын хамгийн хэрэггүй, хамгийн муу гар. Японоор 8-ыг я, 9-ыг ку, 3-ыг за гэж дуудана. Ингэж Якузагийн үг төржээ. Эхэндээ энэ нь хэрэггүй зүйл, үнгүй амьтан, ямар ч үнцэнгүй хүн гэсэн утгатай байв. Харин цаг хугацаа өнгөрөх тусам
Мөрөдөд тоглоомчид өөрсдийгөө энэ нэрээр дуудаж эхэлсэн байна. Сонирхолтой нь өнөөдөр дэлхийд даяар айдас төрүүлдэг энэ нэр анхандаа ердөөл бүтлгүй итгээд гэсэн утгатай байсан юм. Гэвч Бакутонор ганцаараа биш байлаа. Өөр нэг бүлэглэл байсан нь Тикия нар. Тэд өөрсдийгөө худалдаачин гэж нэрлэдэг байсан ч үнэн дээр луурчд байв. Босгон зах худалдаагаар явж хурамч бараа зарна. Хүмүүсийг зайлилж мөнгөнийх нь хүчээр дээрэмдэнэ. Хамгийн сонирхолтой нь тэдний дотоод бүтэц байлаа. Тикия нар маш хатуу шаталсан зохион байгуулалттай байсан бөгөөд энэ бүтэц нь өнөөгийн Якузатай гайхалтай төстэй. Феодалын үеийн Япон задран унаж эхлэх үед эдгээр бүлэглэлүүд аажмаар гэр бүл хэлбэрийн зохион байгуулалтад шилжив. Толгойд нь нэг удирдагч, доор нь олон дагалдагч. Яг л Италийн мафийн бүтцтэй төстэй. Гэхдээ энд нэг чухал ялгаа бий. Тэр нь Оёбун болон Кобун хэмээх харилцаа юм. Оёбун гэдэг нь эцэг, Кобун гэдэг нь хүү. Гэвч энэ зусан холбоо биш. Сэтгэл зүйн болон байгууллагын холбоо байв. Оёбун хамгаална, зөвлөгөө өгнө, туслана. Харин Кобун хариуд нь туйлын өмнөж байх ёстой. Түүний төлөө амьдарч, түүний төлөө шоронд орж, шаардлагатай бол түүний төлөө өгөх хүртэл. 18 дугаар зуунд Японд ийм харилцаа ноён ба зарцын хооронд ч байдаг байв. Харин гэмт хэргийн ертөнцид энэ ойлголт бүр илүү хүчтэй хэлбэрчилдсэн юм. Зарим кобонууд Оёбундээ бараг сохроор үнэнч байжээ. Дайсан довтлоход эхлээд өөрсдөө урдан зогсно, сум сэлэн бүгдийг өөр дээрээ авна. Зөвхөн удирдагчаа амьд үлдээхийн тулд. Америкийн мафууд доод тушаалынхан даргаад бүлгэн унахыг хүсдэг байсан бол Якузад эсэргээрээ байв. Удирдагчаа хамгаалах нь хамгийн дээд үүрэг гэж тооцогддог байлаа. Хэрэв Оёбун гэмт хэрэгүүлдвэл яах вэ? Зарим үед Кобун буруу өөр дээр авч шоронд ордог байв. Тийм хэмжээний үнэнч байдал. Өнөөдөр ч гэсэн Якузад нэг хилцүүг байдаг. Дарга хэрэг цагаан гэж хэлбэл чи зөвшөөрөх ёстой. Өөрөөр хэлбэл үнэн эсэх нь хамаагүй. Даргын үг бол хууль. Гэхдээ ийм байр сууринд хүрэх амаргүй. Шинээр илсэн кобунууд ихэндээ дорд ажлуудыг хийдэг байв. Шоонглон даргын гэрээг цэвэрлэн, гүйлгээ хийн. Заримдаа бүр хүүхэд харна. Олон жилийн дараа л тэд байгууллагын дотор байр сууриа ахиулдаг байж. Гэхдээ энэ бүхний цаана нэг зүйл нуугдаж байлаа. Үнэнч байдал, хараат байдал, мөн айдас. Учир нь Якузагийн ертөнцид алдаа гаргасан хүн бүр төлөөс төлдөг байсан юм. Заримдаа тэр төлөөс нь мөнгө, заримдаа эрх мэдэл, харин заримдаа өөрийнх нь бие нэг хэсэг. Тэр нь Якузагийн хамгийн аимшигтай уламжлалуудын нэг болох хуруу тайрах ёслол байлаа. Гэхдээ Якузаг бусад гэмт хэргийн байгууллагаас ялгаруулдаг хоёр зүйл бий. Нэгдүгээрт бүтэн биеийг бүрхсэн шивээс, хоёрдугаарт таслагдсан чихчийн хуруу. Өнөөдөр эдгээр нь Якузагийн бэлэгдэл болсон ч анхнаасаа тийм байгаагүй юм. Үнэн дээр Японд шивээс бол нэр төрийн бус харин шийтгэлийн тэмдэг байж. Эрт үед эрх баригчид гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн биед шивээс хийдэг байсан байна. Хулгай хийвэл нэг тэмдэг, дахин гэмт хэрэг үйлдвэл дахиад нэг тэмдэг. Ингэснээр хүмүүс гэмт хэрэгтнийг хараад шууд таньдаг байв. Өөрөөр хэлбэл шивээс нь нийгмээс тусгаарлах хэрэгсэл байсан юм. Харин цаг хугацаа өнгөрөх тусам энэ утга өөрчлөгдөж эхэлжээ. Ялангуяа мөрөдөд тоглоомчид болон гэмт бүлэглэлүүдийн дунд тэд шийтгэлийн тэмдгийг эсэргүүцлийн бэлэгдэл болгон хувиргасан байна. Нийгэм биднийг хүлээж авахгүй бол бид ч гэсэн нийгмийн нэг хэсэг болохгүй. Ийм үзэл аажмаар дарахжээ. Ингээд шивээс нь гэмт хэрэгтний тамга биш, харин Якузагийн бахархал болсон юм. Гэхдээ эдгээр шивээсийг өнөөдрийн шиг цахилгаан машинаар хийдэггүй байв. Уламжлалт аргаар хийдэг байсан. Урд төмөр зүүгээр бихийг арсан доор нь нэг нэгээр шахаж оруулна. Өвдөл тасар их цус гарна, арьс хавтна. Бүтэн нурууны шивээс хийлгэхэд заримдаа 100 гаруй цаг шаарддаг байж. Тиймээс шивээс нь зөвхөн гоёл биш байсан. Өвдөл тэсвэрлэх шалгуур, өөрийгөө батлах сорилт байв. Якузагийн хувьд бүтэн биеийн шивээс нь бие буцах замгүй болсон гэж зарлаж буйтай адил зүйл байлаа. Өнөөдөр ч гэсэн Японы олон нийтийн халуун ус савунууд шивээстэй хүмүүсийг оруулахгүй байх нь бий. Учир нь хүмүүс шивээсийг Якузатай холбон ойлгосоор байгаа юм. Гэхдээ шивээсээс ч илүү аимшигтай зүйл байв. Тэр нь Якузагийн дотоод дүрм. Шинээр илсэх хүн албан ёсны ёслолд оролцсон. Сайн өдөр сонгож, бүлгийн бүх гишүүд цугларна. Шинтоо шашны дахлын өмнө удирдагч болон шинэ илсэгч хоёр өөдөөдөөсөө харан суун. Тэдэнд сакэ аяглана. Сакэ нь цусны холбоог бэлэгддэг байж. Ёслолын үеэр шинэ гишүүн дараах утгатай үг хэлдэг байсан гэдэг. Өнөөдрөөс эхлэн чи гэр бүлийн хүн боллоо. Энэ мөчөөс хойш чи овог аймагта үнэнч байх ёстой. Эхнэр хүүхэд чинь өлсөж байсан ч гэр бүлээсээ урвах ёсгүй.
Амнасаа өгөх шаардлагатай болсон ч оёо бүндээ үнэнч үлдэх ёстой. Энэ бол жирийн тангараг биш, амьдралын гэрээ байв. Үүний дараа шинэ гишүүн Якузагийн дүрмийг дагаах ёстой болно. Гэмгүй иргэдэд халтаж, найзынхаа эхнэрийг булааж, бүлгээсээ хулгай хийж, даргын тушаалыг зөрчиж, цагдаад мэдээлэл өгч, байгууллагын нууцыг задруулж болохгүй. Хэрэв эдгээр дүрмийг зөрчвөл шийтгэл ирнэ. Үхэл, бүлгээс хөөн зайлуулах, харин заримдаа юбицүмэ. Өөрөөр хэлбэл хуруу тайрах шийтгэл. Энэ уламжлал Бакуто Мөрөдө тоглоомчдоос ихтэй гэж үздэг. Хүн ноцтой алдаа гаргавал жигчийн хурууныхаа эхний үеийг өөрөө таслах ёстой байв. Дараа нь тэр тасарсан хэсгээ цагаан даванд боож оёо бүндээ өргөн барина. Энэ нь уучлал гуйж буй хэлбэр юм. Яагаад заавал жигчийн хуруу гэж? Учир нь эртний Японд сэлэн барих хүч жигчийн хуруунаас ихээхэн хамаардаг байж. Жигчийн хуруугаа алдсан хүн сэлмээ бат бөх барьж чадахгүй болно. Өөрөөр хэлбэл өөрийн хүчийг сулруулж байна гэсэн үг. Ингэснээр тэр хүн улам бүр оёо бүний хамгаалалтаас хамааралтай болно. Нэг удаа алдаа гаргавал нэг үе, дахин алдаа гаргавал дараагийн үе. Зарим Якузагийн гар дээр олон гурван үе байхгүй байдаг нь ийм учиртай. Гэхдээ энэ бол зүгээр нэг бие махбодын шийтгэл биш. Сэтгэл зүйн дохио байв. Би бурууга хүлээн зөвшөөрч байна. Би гэр бүлдээ үнэнч хിവэр байна гэсэн утгыг илэрхийлдэг байж. Энэ үед Якузагийн нөлөө зөвхөн гудамжинд биш, төрийн өндөр албан тушаалтны өрөөлөв хурж эхэлсэн байв. Тэдний дараагийн зорилго мөнгө биш бөгөөд эрх мэдэл байлаа. Удалгүй Якуза Японы улс төртэй холбогдож, улмаар улсын хувь заяанд нөлөөлөх хэмжээнд хүрэх болно. Якузагийн түүхийг харахад нэг зүйл тодорхой байдаг. Тэд зүгээр нэг дээрэмчин Мөрөдө тоглоомчдын бүлэг байгаагүй. Тэд үргэлж эрх мэдэлд ойр байхыг хүсдэг байж. Мөнгө хүч өгдөгч улс төр бүр илүү их хүч өгдөг. 19-р зууны сүүлээр Япон асар хурдан өөрчлөгдөж эхэлсэн юм. 1868 онд Эзэн хаан Мэйжигийн шинжилэл хийснээр олон зуун жилийн феодалын тогтолцоо нуран онов. Уурын үйлдвэрүүд босож төмөр замууд тавигдаж, барууны технологи Япон руу зутхан орж ирж байлаа. Улс орон урд өмнөд байгаагүй хурдтай хөгжиж эхэлжээ. Гэхдээ энэ өөрчлөлт хүн бүрт таалагдсангүй. Ялангуяа хуучин самурай уламжлалыг шүтдэг хүмүүсийн хувьд. Тэдний нэг нь хожим Якузагийн түүхэнд хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг болох Мицүрү Тойома байв. Тойома залуу наснаасаа самурай нарын 90 үеийг биширдэг байж, тэр шинжлэлийг үзэн яддаг нэгэн байсан. Барууны соёл, барууны нөлөө, орчин үеийн хувьсал. Түүний хувьд энэ бүхэн Японы жинхэнэ мөн чанарыг устгаж байна гэсэн үг байлаа. Тэр бүр Мэйжигийн засгийн газрын эсрэг бослогод оролцож, улмаар шоронд хүртэл хоригдож байжээ. Гэвч шоронгоос гарч ирсний дараа Тойома бууж өгсөнгүй. Харин илүү том зүйл хийхээр шийдсэн юм. Тэр үндэслэх үзэлтнүүдийг нэгтгэж эхэлжээ. Түүний эргэн тойронд улс төрчид, хуучин самуранууд, мөн Якузагийн гишүүд цугларна. Энэ бол тун аюултай нэгдэл байлаа. Учир нь улс төрчдөд хүч хэрэгтэй байсан. Харин Якузад хууль ёсны хамгаалалт хэрэгтэй байсан юм. Хоёр тал бие биедээ хэрэгтэй байв. 1881 онд Тойома харанхуй далайн нийгэмлэг хэмээх байгууллагыг байгуулжээ. Энэ байгууллага гаднаасаа их оронч хөдөлгөөн мэт харагддаг байсан. Гэвч бодит байдал дээр улс төр, тагнуул, гинтэргийн ертөнцийн уулзуур болсон газар байлаа. Якузагийн олон бүлэглэл тэндээс хүч авч эхэлсэн юм. Удалгүй үндэслэх үзэл Якузагийн нэг хэсэг болж хувирчээ. Тэд өөрсдийгөө жирийн гэмт хэрэгтэн биш, харин Японы ашиг сонирхлыг хамгаалагчид гэж үздэг болсон байна. Энэ үзэл дараагийн хэдэн 10 жил үргэлжлэх болно. 20 дугаар зууны ихэнх үед Якузагийн олон шинэ бүлэглэл бий болж эхэлжээ. Тэдний нэг нь Кобе хотод байгуулагдсан жижигхэн бүлэг байв. Тухайн үед хинч тэднийг онцгой гэж бодоогүй. Гэвч удалгүй энэ бүлэг Японы түүхэндх хамгийн том гэмт хэргийн байгууллага болон өсөх болно. Тэрхүү байгууллагын нэр нь Ямагучи Гуми. Анх бомбын ажилчид болон ачигч нараас бүрдэж байсан энэ бүлэглэл аажмаар хүчрхэгжиж эхэлсэн юм. Гэвч жинхэнэ өсөлт нэг хүний үед эхэлжээ. Түүний нэрийг Казуо Таока гэнэ. Түүнийг олон хүн Бавга гэж хочилдог байсан. Учир нь тэр хэрцгий хатуу нэгэн. Мөн гайхалтай зохион байгуулагч байв. 1930-ад он гэхэд Таока Ямагучи Гумиг Японд даяар тархсан аврах том сүлжээ болгож чаджээ. Түүний удирдлагад дор мянган хүн ажиллаж байв. Гэвч яг энэ үед дэлхий дахин өөр нэгэн сүрэл рүү орж байлаа. Дэлхийн 2 дугаар дайн. Япон улс номхон далайн дайнд оролцож эцэстээ ялагдал хүлээн. Олон сая хүн амиа алдана. Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаягдаж улс орон сүрнэ.
Тэгээ 1945 оны 9-р сарын 2-нд Япон албан ёсоор бууж өгснөөр бүх зүйл өөрчлөгдөв. Америкийн эзлэн түрэмгийл эхэлсэн юм. Тухайн үед Япон бараг юу ч үлдээгүй байлаа. Хүмүүс өлсөж, ажлын байр байхгүй, хот сурингууд сүрсэн байв. Гэвч энэ эмх замбраагүй байдлаас хамгийн их ашиг хүртсэн хүмүүсийн нэг нь Якуза байсан юм. Хар зах цэцэглэн хөгжиж, хүнс тамхи шатхуун, өдөр тутмын хэрэглээ бараа. Бүх зүйл хууль бус зах дээр зарагдаж байв. Энэ зах зээлийг хэн хянаж байсан гэж бодож байна. Энэ бол Якуза. Олон Япончууд өлсгөлөнд нэрвэгдэж байх үед зарим нь зөвхөн Якузагийн ачаар хоол олж идэж байсан гэдэг. Үүнээс болж олон иргэд тэднийг зөвхөн гэмт хэрэгтэн гэж харахаа больжээ. Зарим нь бүр туслагчид гэж үзэх болсон байна. Гэвч энэ бүхэн цаанаа өөр зорилготой байлаа. Учир нь Якуза хүмүүсийн талархлыг олж авахаас гадна улс төрийн нөлөөгөө улам хүчтэй болгож байсан юм. Харин удахгүй тэдний холбоо Японы хамгийн өндөр түвшний улс төрчид, бүр Америкийн тагнуулын байгууллагуудтай хүртэл холбогдох болно. Мөн тэр түүхийн төвд нэгэн хүн гарч ирнэ. Тэр бол дайны гэмт хэрэгтэн байсан ч дараа нь Японы хамгийн нөлөө бүхий далд эрх мэдлэлтэн болсон хүн. Түүний нэр Йошио Кодомо байлаа. Дайны дараах Япон нуран унсан байлаа. Хот сурингууд сүрч, эдийн засаг бараг байхгүй болсон. Гэвч эмх замбраагүй байдлын дунд зарим хүмүүс илүү хүчрхэгжиж байв. Тэдний хамгийн аюултай нь нэгэн эр байлаа. Түүний нэрийг сонссон улс төрчид болгоомжилдог, гэмт бүлэглэлүүд хүндэлдэг. Зарим хүмүүс айдаг байв. Тэр хүн бол Йошио Кодомо. Кодомо багасаа үнцэрхэг үзэлтэн байжээ. Тэр Япон дэлхийг удирдах ёстой гэж итгэдэг байсан. 1930-аад онд өөрийн улс төрийн хөдөлгөөнийг байгуулж, улс төрийн өрсөлдөгчөө хүчээр дарах ажиллагаанд оролцож эхэлсэн байна. Зарим их сурвалжийн мэдээлснээр түүний бүлэглэл улс төрийн аллах хүртэл зохион байгуулдаг байж. Дэлхийн 2 дугаар дайны үеэр Кодомо асар их хөрөнгө хуримтлуулж чадсан юм. Хар зах контрабанд дайны үеийн 8. Эдгээрээс олсон мөнгө түүнийг Японы хамгийн баян хүмүүсийн нэг болгожээ. Гэвч 1945 онд Япон ялагдсны дараа түүний аз дууссан мэт харагдав. Америкчууд түүнийг баривчилжээ. Түүнийг Аз зэрэглэлийн дайны гэмт хэрэгтэн гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл Японы дайны бодлогыг удирдсан хамгийн аюултай хүмүүсийн нэг гэж ангилсан гэсэн үг. Олон хүн түүнийг цаазлуулна гэж бодож байлаа. Гэвч тийм зүйл болсонгүй. 1948 оны Зул сарын баярын өмнөх өдөр Кодомо шоронгоос суллагдсан юм. Яагаад? Энэ асуултын хариулт биднийг хүдэн дайны эхлэл рүү аваачна. Дэлхийн 2 дугаар дайн дууссан ч шинэ дайн эхэлж байв. Америк нэгдсэн улс болон зөвлөлт холбоот улсын хоорондын далд тэмцэл, коммунизм Аз даяар дарахж эхэлжээ. Хятад коммунист болж Солонгос дайн эхэлжээ. Америкчууд Японыг коммунизмын эсрэг хамгаалтын цайз болгохыг хүсэж байв. Тэгээд нэг асуудалтай нүрд тулсан. Японд коммунистуудад тэмцэх хүч хэрэгтэй байлаа. Тэр хүчийг ханаас олох вэ? Улс төрчдөөс үү, цагдаагаас үү? Тэд Якузаг сонгосон. Кодомо яг энэ үед хамгийн хэрэгтэй хүн болж хувирсан юм. Тэр улс төрчдтэй Якузатай үнцэрхэг бүлгүүдтэй холбоотой. Түүнээс илүү тохирох хүн байсангүй. Ингээд тэр улс төр болон гэмтэргийн ертөнцийн хоорондын гүр болж эхэлжээ. Зарим түүхчдийн үздгээр Америкийн тагнуулын байгууллага болох Central Intelligence Agency коммунизмын эсрэг ажиллагаанд оролцож байсан Японы баруун жигүүрийн бүлгүүдийг санхүүжүүлж байв. Энэ мөнгөний урсгалын ойролцоо Кодомо үргэлж байдаг байсан гэж үздэг. Ингэснээр тэр улам баяжиж, улам хүчрхэгжиж, улам аюултай нэгэн болжээ. 1960-аад он гэхэд Кодомо Японы хамгийн нөлөө бүхий далд эрх мэдлэлтнүүдийн нэг болсон байлаа. Түүний нэг гар дээр улс төрчид, нөгөө гар дээр Якузагийн армууд байв. Тэр сонгуулийн кампанид ажилд нөлөөлж чадна, ажил хаялтыг хүчээр тарааж чадна, улс төрийн хөдөлгөөнүүдийг дарамтлаж чадна. Зарим хүмүүс түүнийг албан тушаалгүй хаан гэж нэрлэдэг байж. Гэхдээ ямар ч эзэнт гүрэн мөнх байдаггүй. 1970-аад оны дундуур Японд асар том авилгын хэрэг ил болов. Энэ хэрэгт Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч Lockheed Corporation оролцож байж. Тэд Японд нисэх онгоц худалдахын тулд улс төрчдөд их хэмжээний авилга өгсөн нь ил болсон юм. Мөрдөн шалгалт үргэлжлэх тусам нэг нэр дахин гарч ирэв. Йошио Кодомо. Тэрээр зуучлагчийн үрэг гүйцэтгсэн гэж буруутгагджээ. Удалгүй Япон даяар шуугаанд игдсэн байна. Олон жилийн турш их оронч баатар гэж харагдаж байсан хүн гинэт авилгын бэлэгдэл болж хувирсан юм. Иргэд уурлаж жагсаал эсрэг үзэл өрнөв. Зарим хэд үнцэрхэг үзэлтнүүд хүртэл Кодомог урвагч гэж нэрлэж эхэлжээ.
Тэдний бодлоор тэр Японы нэр төрийг мөнгөөр сольсон байв. Тэгээд нэг өдөр үнэхээр итгэмээргүй зүйл болов. Нэгэн эр жижиг онгоц улгаалж онгоцоо Кодомогийн байшин руу чиглүүлсэн байна. Яг л дэлхийн 2 дугаар дайны камиказе нисгэгч шиг түүний зорилго ганцхан Кодомог алах. Онгоц байшин руу дайран орсон. Гэвч Кодомо амьд үлдсэн юм. Харин нисгэгч газар дээр нас баржээ. Энэ үйл явдал Япон даяар шуугиан тарив. Гэвч Кодомогийн нэр хүндийг аврахад хэтэрхий оройтсон байлаа. Түүний эсрэг хэрэг үргэлжилсээр байв. Биеийн байдал нь муудаж эхэлжээ. 1984 оны 1-р сарын 17-нд Йошио Кодомо унтаж байхдаа тархинд нь цус харваж нас барсан байна. Тэр шүүхийн эцсийн шийдвэрийг сонсож амжаагүй юм. Гэвч түүний өвхөл Якузагийн хүчийг сулруулсангүй. Харин ч эсрэгээр Япон улс эдийн засгийн хүчирхэг гүрэн болж байлаа. Хот бүрд шинэ барилгууд сүндэрлэж, хөрөнгийн зах зээл өсөж, мөнгө урсаж байв. Гэвч хууль ёсны ертөнцийн зэрэгцсэн өөр нэг эзэнт гүрэн оршин тогтнож байсан юм. Тэр бол Якузагийн ертөнц. Түүний хаан нь Казуо Таока байлаа. Түүний мэдэлд 100,000 гаруй Якуза байсан гэдэг. Таока бараг 35 жилийн турш Ямагучи гүмийг удирдсан юм. Түүний нэрийг сонсоод өрсөлдөгчд нь болгоомжилдог байв. Цагдаа нар хүртэл түүнийг үл тоомсорлож чаддгүй байлаа. Түүний байгуулсан сүлжээ Япон даяар тархсан байв. Олон зуун салбар бүлэглэл, 10,000 гаруй гишүүн, асар их мөнгө, асар их нөлөө. Гэвч ямар ч хаан мөнх байдаггүй. 1978 оны 7 дугаар сар Кёто хотын нэгэн шөнийн клуб. Тэр орой Таока өөрийн хамгаалагчдын хамт тайван сууж байлаа. Юу ч сэжигтэй харагдсангүй. Гинэт танхимын нэг булангаас залуу ир босож ирэв. Тэр халааснасаа 38 калибрын буу гарган буун дуу нэжигнэж эхэллээ. Бүгд зочирдон газарт хэвтэв. Сумнууд бүгд Таока руу чиглэж байсан юм. Нэг сум хүзүүнд нь тусаж цус алдаж эхлэв. Хамгаалагчид тэр даруй хөдөлсөн байна. Тэд Таоког хуйгалсан машинд суулган цагдаагийн хамгаалт дор эмнэлэг рүү хүргэжээ. Эмч нар түүнийг амьд үлдэхгүй байх гэж бодсон гэдэг. Гэвч Таоко гайхамшигтайгаар амьд үлдсэн юм. Нөгөө этгээд хэргийн газраас зугтаж чаджээ. Удалгүй түүний хэн болох нь тогтоогдов. Тэр ердөө 25 настай этгээд байв. Мөн өрсөлдөгч Якуза бүлэглэлийн гишүүн байсан юм. Энэ аллах бүтлгүйдсэн ч бүлэглэх хоорондын жинхэнэ дайн болж хувирав. Таокогийн хүмүүс өшөө авах ажиллагааг тэр даруй эхлүүлсэн байна. Хэдхэн 7 хоногийн дараа халдлага үйлдсэн залуугийн цогцос уулын билээс олджээ. Тэр харгасаар алагдсан байсан юм. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл байв. Удалгүй хоёр талын хүмүүс гудамжинд буудалцаж эхэлсэн байна. Өдрийн цагаар олон нийтийн газар хүмүүсийн нүдэн дээр Япончууд ийм зүйл дассан байгаагүй. Хид хідэн Якуза богино хугацаанд алagджээ. Цагдаа нар нөхцөл байдлыг хянах гэж оролцсон ч бараг боломжгүй байв. Гэвч хамгийн том хохирлыг Таоко өөрөө амссан юм. Тэр амьд үлдсэн ч урдынх шигэ байхаа болжээ. Бие нь муудсан, эрүүл мэнд нь дороодсон. Удирдах чадвар нь ч багасч эхэлсэн байна. Ямагучи гүми дотор асуудал үүсв. Өмнө нь бүгд Таокогийн үгийг дагдаг байсан. Одоо харин дараагийн удирдагч хэн болох вэ гэсэн асуулт гарч иржээ. Түүний ойрын хүмүүс хүртэл эрх мэдлийн төлөө өрсөлдөж эхэлсэн байна. Якузагийн хамгийн том байгууллага дотроосоо хагарч эхэлсэн гэсэн үг. Тэгээд 1981 оны 7 дугаар сард гинтийн мэдээ Япон даяар тархав. Казуо Таока нас баржээ. Түүнийг сум биш, зүрхний шигдээс авч одсон юм. Ингэснээр Японы гэмтэргийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэгийн 90 үе төгсөв. Түүнийг оршуулах ёслолд мянган хүн ирсэн байна. Якузагийн толгойлогчид, томоохон бизнесмэнүүд, нөлөө бүхий хүмүүс. Энэ нь жирийн гэмтэрэгтний оршуулга биш байв. Харин нэгэн далд эзэнт гүрний хааны сүүлчийн замнал байлаа. Гэвч оршуулгын дараа илүү том асуудал гарч ирсэн юм. Шинэ удирдагч хэн болох вэ? Олон хүн хүчрхэг эрчүүдийн нэгийг гарч ирнэ гэж бодож байв. Гэвч бүгдийг гайхшруулсан шийдвэр гарчээ. Тэр хугацаанд Ямагучи гүмийг эмэгтэй хүн удирдахаар болсон байна. Тэр бол Таокогийн эхнэр Фумико Таоко байлаа. Якузагийн түүхэнд ийм зүйл бараг тохиолдож байсангүй. 10,000 гаруй гэмт бүлэглэлийн гишүүдийг эмэгтэй хүн удирдна гэдэг төсөөлөхөд ч бэрх. Гэхдээ Фумико маш ухаалаг байжээ. Тэр төр зуур байгууллагыг задрахгүй авч үлдэж чадсан юм. Гэвч Ямагучи гүмигийн дотоод тэмцэл дуусаагүй байлаа. Удалгүй эрх мэдлийн төлөөх тэмцэл илүү аюултай шатанд орно. Харин тэр үед Япон өөрөө ч шинэ нэрэн лүү орж байв. 1980-ад оны сүүл үл хөдлөх хөрөнгийн үн тэнгэр татсан
хөрөнгийн зах зээл галзуурсан мэт өссөн. Хэдхэн жилийн дотор хүмүүс саятан болж байлаа. Энэ үеийг өнөөдөр Японы хөөсөрсөн эдийн засгийн үе гэж нэрлэдэг. Харин хамгийн их мөнгө олсон хүмүүсийн дунд зөвхөн бизнесмэнүүд байгаагүй. Якузач байсан юм. Мөн тэдний дундаас дэлхийн хамгийн баян гэмт хэрэгтнүүдийн нэг түрэн гарна. Түүний хөрөнгө тэрбум доллараар хэмжигдэж байсан гэдэг. Түүний нэр бол Сүсүмү Иши, Токиогийн далд хаан. Япон улс дэлхийг гайхшруулж байлаа. Эдийн засгийн тесрэлт хийж, үл хөдлөх хөрөнгийн үн өдөр бүр өсөж, хөрөнгийн зах зээл галзуурсан мэт хөөрч байв. Зарим шинжээлчид тэр үед Токиогийн газрын үн Америкийн бүх үл хөдлөх хөрөнгийн нийлбэр үнээс давсан гэж хүртэл ярьдаг байсан юм. Хүмүүс мөнгө олох гэж улаарч байлаа. Байр худалдаж аавна, дахин зарна, хувьцаа аавна, үн өснө, дахин зарна. Бараг хинч алдагдал хүлээхгүй мэт санагдаж байв. Гэвч энэ мөнгөний урсгал хамгийн түрүүнд шумбсан хүмүүсийн нэг нь Якуза байлаа. Тэд хуучин арга барилаа өөрчилж, гудамжны дээрэм, жижиг мөрөдөд тоглоом, эдгээр нь хангалтгүй болсон байв. Жинхэнэ мөнгө Уолл Стритийн маягийн 8-нд байлаа. Тиймээс Якузагийн олон бүлэглэл, үл хөдлөх хөрөнгө, барилгын бизнес, санхүүгийн компаниуд хөрөнгө оруулалтын сүлжээ рүү орж эхэлсэн юм. Тэд зөвхөн гэмт хэрэгтэн биш болсон байлаа. Зарим нь костюм өмссөн хөрөнгө оруулагч шиг харагдах болсон байна. Тэр үеийн хамгийн тод жишээ бол Сүсүмү Иши байв. Иши жирийн нэг Якуза босс биш байсан юм. Тэрээр өөрийгөө гудамжны дээрэмчин мэт харагдуулахыг хүсдэггүй байв. Түүний бие хамгаалагчид анхаарал татахгүй. Тэр ховорхон ярьдаг. Өөрийн шивээсээ гайхуулдаггүй. Хүмүүсийг сүрдүүлэх шаардлага ч түүнд байгаагүй. Учир нь мөнгө өөрөө түүний өмнөөс ярьдаг байсан юм. 1988 он гэхэд түүний хөрөнгө ойролцоогоор 1.6 тэрбум $д хүрсэн гэж үздэг. Тухайн үеийн ханшаар бол аимшигтай их мөнгө. Өнөөдрийн үнэлгээгээр бол хэд дахин өндөр дүн болно. Ишигийн эзэнт гүрэн хаасаагүй байлаа. Үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, хуульзан фирмүүд, хөрөнгө оруулалтын компаниуд, далд зуучлалын сүлжээ. Тэр зөвхөн Токиогийн гэмт хэргийн ертөнцийн толгойлогч биш, харин санхүүгийн тоглогч болж хувирсан байв. Тэд хуучин шигээ мөрөдөө тоглоом, сүрдүүлэг, хар захын ажиллагаа явуулсаар байсан ч хамгийн их ашиг нь санхүүгийн зах зээлээс орж ирж байлаа. Энэ үед Якузагийн олон удирдагч өөрсдийгөө ялагдашгүй гэж бодож эхэлжээ. Үн үргэлж өснө, зах зээл хизээж унана гэж үгүй. Япон үргэлж баяжсаар байна. Тэд ингэж итгэж байв. Гэвч түүхэнд иймэрхүү үе үргэлж муугаар төгсдөг. 1990 онд хөөс хагарч хөрөнгийн зах зээл огцом унлаа. Үл хөдлөх хөрөнгийн үн нурж эхлэв. Хэдхэн сарын дотор асар их хөрөнгө агаарт ууршсан мэт алга болов. Зарим компани, банк дампуурлаа. Зарим хүмүүс бүх амьдралынхаа хоримтлалыг алдсан юм. Харин Якузагийн хувьд энэ гамшиг байв. Тэдний асар их хөрөнгө цаасан дээр байсан. Үн өсгөд баяждаг, харин үн унахад сүрдэг хөрөнгө. Ишигийн эзэнт гүрэнч мөн адил нурж эхэлжээ. Түүний эрүүл мэнд муудаж, асар их дарамт, тасралтгүй асуудлууд, санхүүгийн сүрэл. Эцэст нь 1990 онд тэр удирдлагаасаа буужээ. Токиогийн далд хаан тайзнаас буусан гэсэн үг. Харин жилийн дараа тэр нас барсан бөгөөд түүний өхөл зөвхөн нэг хүний төгсгөл биш байлаа. Тэр үеэр Якузагийн алтан үеч мөн дуусч байв. Хөөс хагарсны дараа Японд урт хугацааны эдийн засгийн уналтад оржээ. Өнөөдөр үүнийг алдагдсан 10 жил гэж нэрлэдэг. Гэвч энэ уналтын үеэр нэг аимшигтай зүйл ил болсон юм. Олон банкны муу зээл дампуурсан компаниуд санхүүгийн луурын ард Якузагийн нэр гарч эхэлсэн байна. Хэдэн 10 тэрбум $ийн асуудал. Японы эрх баригчид эцэст нь нэг зүйлийг ойлгожээ. Тэд олон 10 жилийн турш Якуза хэтэрхий их дэвтсэн байсан юм. Өмнө нь зарим цагдаа тэдэнтэй найзалдаг байв. Зарим улс төрчид тэднээс тусламж авдаг байсан. Зарим бизнесмэнүүд тэдэнтэй хамтран ажилладаг байв. Гэвч одоо нөхцөл байдал өөр болсон. Якуза зөвхөн гэмт бүлэглэл биш. Үндэсний хэмжээний аюул болж хувирч байлаа. Тиймээс 1992 онд Японы засгийн газар түүхэн шийдвэр гаргана. Анх удаа Якузаг онилсон хатуу хууль батлагдах гэж байв. Энэ хууль олон мянган Якузаг газрын хөрснөөс арчиж хаях мэт нөлөө үзүүлнэ. Гэвч бас өөр нэг үр дагавартай байсан. Тэр нь Якузаг Японоос гадагш түлхэн гаргах явдал байлаа. Тэдний шинэ байна Америк, Орос, Зүүн Өмнөд Аз, мөн дэлхийн хар захууд болох гэж байсан юм. 1992 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Якузагийн түүхийг өөрөд өөрчилсөн юм. Японы парламент олон жилийн турш маргаан дагуулсан шинэ хуулийг баталжээ. Тэр хууль ганцхан зорилготой байв. Якузагийн нөлөөг бутлах. Анх удаа төр засаг Якузаг зүгээр нэг
гэмт бүлэглэл биш нийгмийн аюултай хүчин гэж албан ёсоор зарласан юм. Шинэ хуулийн дараа цагдаа нар илүү өргөн эрх мэдэлтэй болов. Бүлэглэлүүдийг хянах, үйл ажиллагааг нь хязгаарлах, санхүүгийн урсгалыг мөрдөх бүх зүйл өөрчлөгдөж эхэлжээ. Эхний үед үр дүн гайхалтай мэт харагдсан байна. Мянган хүн якузаг орхисон гэх мэдээлэл цацагдав. Олон бүлэглэл татан буугдсан гэж зарлагджээ. Засгийн газар ялалт байгуулсан мэт санагдаж байлаа. Гэвч бодит байдал арай өөр байсан юм. Якузагийн ихэнх гишүүд үнэндээ алга болоогүй. Тэд зүгээр далд хэлбэрт орсон байв. Өмнө нь оффистой хаяг лого бүхий байгууллагууд байсан бол одоо бүгд сүйдэрт шилжжээ. Хууль нэг зүйлийг устгасан, гэхдээ өөр нэг зүйлийг төрүүлсэн юм. Ил харагддаг якузаг харин оронд нь үл үзэгдэх якузаг бий болгосон байна. Хамгийн том асуудал нь мөнгө байлаа. Өмнөх шигээ ил цагаан сүрдүүлэг хийх боломж багассан. Мөрөдө тоглоомын орлого буурсан. Дарамт шахалтын ажиллагаа багассан. Тэдэнд шинэ орлого хэрэгтэй болов. Маш их мөнгө, маш хурдан орж ирэх мөнгө. Тиймээс якузагийн анхаарал Японоос гадна чиглэж эхэлжээ. Энэ үед Азийн олон оронд эдийн засгийн ялгаа асар их байсан юм. Ядуу бус нутгийн олон эмэгтэй Японд ажиллах мөрөөдөлтөй байлаа. Үүнийг якуза маш сайн ашигласан байна. Тэд зуучлагч нэрээр дамжуулан сайхан амлалт өгдөг байв. Японд ажил олж өгнө, өндөр цалинтай ажил, шинэ амьдрал. Гэвч бодит байдал өөр байлаа. Олон эмэгтэй Японд ирсний дараа бичиг баримтаа хураалгаж, өрөнд оруулж, биеэ үнэлэх газруудад хүчээр ажиллах болсон байна. Хүний наймаа якузагийн хамгийн ашигтай бизнесүүдийн нэг болжээ. Гэвч энэ нь тэдний цорын ганц орлого биш байв. Өөр нэг асар том зах зээл байсан. Хар тамхи. Якузагийн хувьд метамфетамин шин зүйл биш байлаа. Тэд энэ бодистой дэлхийн 2 дугаар дайнаас хойш холбоотой байсан юм. Одоо харин үйлдвэрлэл нь Японоос гадна явагдаж эхэлжээ. Зүүн өмнөд Азийн лабораториудад үйлдвэрлэсэн бодисууд Япон руу урсаж байсан бөгөөд орлого нь асар өндөр байв. Гэвч якуза үгээр зогсоогүй юм. Тэд илүү том зах зээл хайж байлаа. Тэр нь героин. Дараа нь кокаин байв. 1990-ад оны үед олон улсын хууль сахиулах байгууллагуудын анхаарлыг татсан нэгэн мэдээлэл гарчээ. Колумбийн хар тамхины бүлэглэлүүд Японы томоохон якуза байгууллагуудтай холбоо тогтоохыг оролцсон гэх мэдээлэл. Хэрв энэ хамтын ажиллагаа бүрэн хэрэгжсэн бол Япон руу урд өмнө байгаагүй хэмжээний кокаин орж ирэх байлаа. Аз болоход тэр төлөвлөгөө бүрэн хэрэгжээгүй гэж үздэг. Гэхдээ энэ нэг зүйлийг харуулсан юм. Якуза зөвхөн Японы асуудал байхаа больжээ. Тэд дэлхийн хэмжээний тоглогч болж эхэлсэн байна. Удалгүй өөр нэг сонирхолтой холбоо үүсв. Оросын маф. Зөвлөлт холбоот улс нуран унсны дараа Оросд гэмтэргийн бүлэглэлүүд хүчтэй өссөн юм. Олон хуучин цэрэг, хуучин тагнуул, хуучин цагдаа нар шинэ мафийн бүтц рүү оржээ. Тэд мөнгө хийх арга хайж байлаа. Якузач мөн адил. Хоёр талын ашиг сонирхол нийлсэн байна. Японоос хулгайлагдсан автомашинууд Орос руу гарна. Оросоос зэвсэг болон бусад хууль бус бараа орж ирнэ. Хар захын шинэ худалдааны замууд бий болжээ. Гэвч якузагийн хамгийн том мөрөөдөл өөр газар байсан юм. Америк, ялангуяа Хавай, Лос Анжелес, Сан Франциско, Нью-Йорк 1970-ад оноос эхлэн якузагийн хүмүүс Америкт сууршиж эхэлсэн байдаг. Эхэндээ тэднийг төдийлөн тоогоогүй. Америкийн маф тэднийг аюул гэж үзээгүй юм. Гэвч удалгүй нэгэн сонирхолтой зүйл болсон байна. Өрсөлдөөн биш хамтын ажиллагаа. Нью-Йоркийн мафийн бүлэглэлүүд зарим бизнесээр якузатай хамтран ажиллаж эхэлжээ. Ялангуяа хууль бус мөрөдө тоглоомын зах зээл дээр. Учир нь Америкийн мафийн хувьд якуза дайсан биш байлаа. Харин шинэ орлого гэсэн үг байсан юм. Ингэснээр Япон, Америк, Орос, Зүүн өмнөд Аз, Латин Америкийг холбосон гэмтэргийн сүлжээ аажмаар бүрлдэж эхэлжээ. Гэвч яг энэ үед якузагийн дотор өөр нэг асуудал үүсч байсан юм. Энэ аюул гаднаас биш дотроос ирж байлаа. Шинэ үеийн якузанууд гарч ирсэн байна. Тэд хуучин үеийнх шиг үнэнч биш, уламжлалыг тоодоггүй. Тэдэнд нэр төр чухал биш. Тэдэнд мөнгө л чухал байв. Оюупны төлөө амиа өгөхөд бэлэн залуус цөөрчээ. Хурууга тайрах шийтгэлж айдас төрүүлэхэ болсон байна. Ахмад боосууд нэг ижил зүйл ярьж эхэлжээ. Өнөөдрийн якуза өмнөх шиг биш болсон. Энэ нь тэдний хамгийн том дайсан болох гэж байв. Учир нь цагдаа нар төр засаг, өрсөлдөгч бүлэглэлүүдээс илүү аюултай зүйл байдаг. Тэр бол дотоод задрал. Удалгүй олон зуун жилийн түүхтэй якузагийн уламжлалт тогтолцоо өөрөө нурж эхлэх болно. 2000-ад он
Шинзун хэлжээ. Гэвч Якузагийн ертөнцид нэг зүйл мэдрэгдэж байв. Тэр бол дороотол. Гадаад талаасаа тэд хүчтэй хിവэр харагдаж байсан юм. Том бүлэглэлүүд байсаар байв. Асар их мөнгө хэрэгэлцээр байв. Гэвч гаднаас харагддаггүй ан цавууд улам томорч эхэлжээ. Хуучин боссууд нэг зүйлийг байнга ярьдаг байсан. Шинэ үеийнхэн өөр болсон. Тэдний хэлдэг байсан зүйлс тун сонирхолтой. Шинэ якузанууд уламжлалыг үл тоодог. Ахмадаа хүнддэгдэггүй. Төвчээргүй зөвхөн мөнгө хардаг. Өмнөх үеийнхэн шиг байгуулгын төлөө амьдрах хүсэлгүй болсон гэжээ. Өмнө нь Кобун оюу бүний төлөө амиа өгөхөд бэлэн байдаг байв. Хэрэв удирдагч тушаавал шоронд орно. Хэрэв шаардлагатай бол амиа золиослно. Энэ бол Якузагийн суур зарчим байсан юм. Харин шинэ үеийнхэн тийм биш байлаа. Тэд асуулт асуудаг, ашиг хардаг, өөрсдийн ирээдүйг боддог болов. Энэ нь Якузагийн олон зуун жилийн бүтцтэй шууд зөрчилдөж байв. Үүнээс гадна Японы төр уламж хангарч эхэлжээ. 1992 оны Якузагийн эсрэг хуулиар эхэлсэн тэмцэл дараагийн жилүүдэд бүр хүчтэй болсон байна. Шинэ хуулиуд гарчээ. Банкны данс, үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах, офис түрээслэх, даатгал авахд хүндрэлтэй болов. Зарим бүс нутагт Якузатай холбоотой хүнтэй бизнес хийхийг хүртэл хориглож эхэлсэн байна. Өмнө нь Якузагийн офисууд хаягтай байдаг байсан. Хаалган дээрээ байгууллагаа тэмдгийг хүртэл байрлуулдаг байж. Одоо харин тийм зүйл бараг боломжгүй болсон юм. Тэд сүүдэрлэл рүү улам гүн оржээ. Гэхдээ нэг асуудал гарсан байна. Якузагийн шинэ гишүүдийн тоо эрс буурч эхэлжээ. Залуучууд исхээ болсон юм. Учир нь өмнөх үеийн Япон өөр байсан. Ядуу хүмүүс олон, боломж бага байсан. Якуза бол мөнгө, нэр хүнд, хамгаалалт өгдөг байж. Харин орчин үеийн Японд олон залуус өөр зам сонгох боломжтой болсон байна. Их сургууль, компани, бизнес, технологийн салбар. Эдгээр нь илүү аюулгүй бөгөөд хууль ёсны сонголт байлаа. Үүний үр дүнд Якузагийн гишүүдийн тоо жилээс жилд буурч эхэлсэн юм. Нэгэн цагт 180 мянган орчим хүнтэй байсан гэх Японы гэмтэргийн ертөнц өнөөдөр өмнөхөөс хэд дахин жижиг болсон байна. Хамгийн сонирхолтой нь зарим хуучин якузанууд өөрсдөө гарахыг хүсдэг болсон явдал юм. Гэвч гарах нь амаргүй байлаа. Олон жил зөвхөн гэмт ертөнцид амьдарсан хүмүүс нийгэмд буцаж дасан зохицоход хэцүү байдаг. Тиймээс зарим орон нутгийн захиргаа, төрийн болон сайн дурын байгууллагууд хуучин якузануудыг ажилд зуучлах, амьдралд нь буцаан оруулах хөтөлбөр хүртэл хэрэгжүүлж эхэлжээ. Нэгэн цагт Японыг айлгаж байсан хүмүүсийг нийгэмд эргүүлэн нэгтгэхийг оролдож байгаа нь түүхийн хачирхалтай эргэлт юм. Гэхдээ энэ нь якуза бүрэн устсан гэсэн үг биш. Тэд одоо ч оршсоор байгаа бөгөөд өмнөх шигээ ил харагдхаа болсон байна. Тэдний олонх нь хууль ёсны бизнесийн ард нуугддаг болсон. Зарим нь хөрөнгө оруулалт, үйл хөдлөх хөрөнгийн салбар, олон улсын санхүүгийн сүлжээнд оролцдог гэж үздэг. Өөрөөр хэлбэл тэд өөрчлөгдөжээ. Самурай үеийн бүлэглэлээс, гудамжны мөрөдө тоглоомчдоос, улс төрийн нөлөө бүхий далд хүчнээс, орчин үеийн санхүүгийн сүлжээтэй холбогдсон зохион байгуулалттай гэмт хэрэг болон хувирсан юм. Гэхдээ энэ өөрчлөлтийн явцад тэд нэг зүйлээ алдсан байна. Тэр бол өөрсдийн домог. Өмнө нь зарим якузанууд өөрсдийгөө ард түмнийг хамгаалагч гэж үздэг байв. Зарим нь нэр төрийн тухай ярьдаг байв. Зарим нь самурай ёс суртахууныг өвлсөн гэж итгэдэг байж. Өнөөдөр тэр өвзөл суртал бараг алга болсон юм. Үлдсэн зүйл нь мөнгө ирэх мэдэл, амьд үлдэх тэмцэл. Тиймээс өнөөдрийн асуулт бол якуза устгах уу гэсэн асуулт биш, харин якуза гэдэг ойлголт өмнөх хэлбэрээрээ аль хэдийн устсан уу гэсэн асуулт юм. Нэгэн цагт Японы улс төрийг хөдөлгөж цагдаа нартай хамтран ажиллаж хотуудын гудамжийг хянаж байсан тэр авраг байгууллагууд өнөөдөр айлжмаар түүх болон үлдэж байна. Гэвч тэдний үлдээсэн мөр цустай улс төрийн хувилдаан, хар захын эзэнт гүрэн, мөн олон мянган хүний хувь заяа Японы орчин үеийн түүхээс хизээж арилж чадахгүй. Энэ бол якузагийн түүх юм. Самурайн сүдрээс төрсөн, улс төртөө нэгдсэн, дэлхийг дамнасан, гэмт хэргийн сүлжээ болсон. Эцэст нь өөрийн жингээрээ нуран унаж эхэлсэн эзэнт гүрний түүх. Харин өнөөдрийн бичлэг үгээр өндөрлөж байна. Хэрэв та KS13-ийн дараагийн дугаарыг цаг алгасгүй үзхийг хүсвэл subscribe хийж лайк дарж дэмжээрэй. Дараагийн дугаараар дахин уулзъя.